За юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн минь төргийа. Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан 7 сарын 2-ны өдөр. За энэ намрын чуулганаар бол өргөн хэлэлцэнэ гэж итгэж найдаж байгаа. Тэгээ 126 эрхэм гишүүд ерөнхий сайд та бас энэ боловсролын ерөнхий хууль багш нарын нийгмийн асуудалтай холбоотой энэ хуулийг маань бас дэмжиж өгөөрэй гэж эхний ээлжинд хүсье. За 2026 он боловсролыг дэмжих жил гэж засгийн газраас тунхаглан зарласан хэдий ч харамсалтай нь боловсролын салбарын багш ажилтнуудад ямар ч ээлгүй ийм төсөв хэлэлцэж байгаад бол харамсалтай байна. Ер нь бол энэ боловсролын салбарын 26 оны төсвөөс бараг 1 их 80 төгрөг алдагдaltaй ингэж баталж байгааг бол ерөнхий сайд маань мэдж байгаа хаа гэж бодож байна. За тэгээд миний хамгийн гол чухал асуух гэж байгаа асуулт бол боловсролын ерөнхий хууль 2023 оны 7 сарын 7-ны өдөр батлагдаж хэрэгжиж эхлээд 2 жил өнгөрлөө. За энэ хуулинд боловсролын салбарын багш ажилтны нийгмийн баталгааны заалтуудыг оруулсан нэг төдийлөн сайн биш боловч бас тодорхой заалтууд орсон. Энд жишээ нь боловсролын ерөнхий хуулийн 13-ийн 4 багш ажилтны амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцчлуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл энэ хугацаанд бие лав энэ заалтын дагуу хэрэгжсэн юм сонссонгүй. Тэгэхээр орон сууцны дэмжлэг гэдэг бол багш нарын нийгмийн баталгааны хамгийн чухал хэсгэ. Харамсалтай нь бага цалинтаагаас болоод багш нар маань ипотекийн зээлэнд хамрагдаж чаддаггүй. Энэ тал дээр танай засгийн газраас багш ажилтнанд орон сууцны дэмжлэгийг яаж үзүүлэх вэ? За ерөнхий сайд хариулъя. Нэгдүгээр энэ дэр. За маш чухал асуулт байна. Би түрүүн бас тайлбарласан орон сууцчлалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд багш эмч нар, ерөн төрийн албан агчид бага дунд орлоготой иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар affordable housing буюу бага өртөгтэй орон сууцаар хангах ийм зохиц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Багш ажилтны орон сууцны судалгааг энэ 2025 онд хийсэн судалгаанаас үзэхэд 34100 ерхий боловсролын сургуулийн багш нар 10157 цэцэрлэгийн багш нар хийсэн судалгаагаар нийтдээ 94 орчим хувь нь орон сууцны нөхцөлөө сайжруулах шаардлагатай гэж хариулсан байдаг нь багш нарын хувьд орон сууцны асуудал тэргуун чухал юм гэдгийг харуулж байгаа. Ийм учраас энэ орон сууцчлалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан бид багш нарын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Одоо бас орон сууцны энэ олгосон зээлүүд дээр бас тодорхой хэмжээний хүүгийн хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх арилжааны зээлийг нь замун саяны хэлсэн үндэсний баялагын сангийн хууль, ирээдүйн сангийн хуулийг өөрчлөлт оруулж илүү өрөөгөөж дэлбэрээр багш нар ер нь хүний хөгжлийг дэмжих энэ орон сууцчлалтын бодлогыг хэрэгжүүлэх, Улаанбаатарыг орон сууцчлах, хөдөө орнотын багш нарыг орон сууцчлах юм зохиц хөтөлбөрийг энэ орон сууцны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. Энэ боловсролыг дэмжих асуудал нэг хэн жилийн асуудал биш гэж бодож байгаа юм. Энийг бид эхний ээлжинд 3 жилийн үндсэн чиглэл баталж зорилттой төвшин цалин нэмэгдүүлэх. Нэг өдрийн дотор өнөөдөр эдийн засаг хүндрээд өсвөө хязгаарлаад бүх юма тамжаахад мэдээж өнөөдөр цалин дэвтгүүрдэх хэмжээг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй шүү дээ. Сая асууж जैन татвараа бууруул гэж байна. Нөгөө талд нь цалингаа нэмэгдүүл гэж байна. Энэ хоёр чинь ямар ч баланслах боломжгүй. Бид энэ 100 хоногийн хугацаанд цаг хугацааны хаачинд байлаа. 9 сарын 1-нд төсөв өргөн барьдаг болсон. Хоёрдугаард бид энэ төсвийн хаачинд байлаа. Нүүрсний нь унтсан. Инфляц өссөн. Гуравдугаард бид нар өнөөдөр ч гэсэн бас улс төрийн нөхцөл байдлын хувьд ч гэсэн бид нар урагшаа харж илүү эв нэгдэлтэйгээр урагшлах. За мөнгөтэй гүшүүн нэмж 1 минут өгье. За Монгол ардын нам маань сүүлийн 8 жилд бол төр засаг барьсан. Та нар өнөөдөр 100 хоног гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. 8 жил төр барьчаад өнөөдөр ард түмнийхээ төлөө юу ч хийгээгүй байж өнөөдөр гинтхэн сая 100 хоног төр барьсан юм шиг ингэж ярьж болохгүй. Би бол хатуухан л хэлнэ. Тэгээд дандаа ирээдүйн цаг дээр ярьдаг. Тэгнэ, ингэнэ гэд хизээч тэглээ, инглээ, тэгсэн ингэсэн гэж юусоо би ярьж байгааг сонсоогүй. Тийм учраас хэдэн багш байранд оруулсан бэ? Хэдэн багшийг оруулах вэ? Гэтэл өнөөдөр тэгнэ, ингэнэ гэж бид нар хичнээн жил явах юм бэ? Бид нар ард түмнээсээ ичих хэрэгтэй. Ингээд нэг тулга тойрсон юм ярьсаар ард түмний амьдрал сайжрахгүй шүү дээ. Ингээд эрх барьж сүүлийн 8 жил эрх барьсан Монгол ардын намын та бол их хурлын дараагаар бас олон жил ажилласан хүн шүү дээ. Засгийн газарт ажилласан, засгийн газрын эрхлэх газрын дарга байсан. Ийм хүн байж өнөөдөр 100 хоног яриа сууж байхасаа бол та нар бол нэгдүгээр энэ микро өгье.
За 150 багш бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд орон суунд орсон байгаа. 105. За ер нь 2025 онд бол 9 энэ талаар тодорхой Наранбаяр сайд хариулнаа. Ер нь биш үү? Яг энэ түрээслэх дэмжлэх орон сууц энэ хөнгөлтөө нөхцөл хүрээнд нийтдээ 12,000 орон сууц ер нь энэ хөтөлбөрийн талаар ер нь ажил болгоо өөр үүдэн шүү дээ. Та их хурлын гишүүнээр ажиллаа гэд бүх босрлын асуудлыг та өнөөдөр шийдэхгүй. Их хурлын дарга за одоо ингээд Наранбаяр сайд хариулна. 50 амгалан бац. За. За юу яа энэ хугацаа дуусах гэдэг энэ жудгийн Баярмаа гишүүн хугацаанд багтаж бушуухан асуулт асуусан дээр байна. Нэмэлт хариу